Монгол улс анхудаа уулын цааны төрлөөр өвлийн олимпиад оролцох хэрэг авсан. Цааны спортын түүхэнд шинэ хуудас бичих тамирчин бол Ариун Батям. Түүний гэр бүл бүгд цааны спортоор хичээллэж энэ спортын хөгжүүлэлт хувь нэмрээ оруулж иржээ. За бэлтгэгчийн амртаач Скар сорт дээр өдөр бүр бэлтгэлээ хангаж байгаа. Манай тэмцээн маань 2 сарын 16-нд. Тийм болохоор бас цасандаа дасах, цагаар дасах хангалттай хугацаа байгаа гэж бодож байгаа. Олимпийн өмнөх яг олимпийн баазтай ойрхон цааны бааз дээр дахиж нэг бэлтгэлийн тэгээд олимпийн өмнө бас нэг олимпийн зам дээр бас нэг бэлтгэлийн. Ер нь бол их таж байгаа. Ягаад гэвэл бид нар энэ жил бараг л 100 хүртэл цасан дээр гарлаа. Тэгээд намар дандаа битүү орднуудаар явлаа. Тэгээд 11 сараас солонгосуудтай хамтарсан бэлтгэл хийгээд үргэлжлүүлээд одоо ингэж явж байна. Тэгэхээр бол бүрэн бэлтгэл бол айгүй сайн байна. Олимпийн эрхийг авахын тулд 120 оноотой болон тэрнээс доошоо оруулах хэрэгтэй. Миний одоо оноо бол 108 оноога. Яг олимпийн басыг давсан байгаа гэсэн. Тэгэхээр бусад улсын бас номер 1-үүд ирэхээр тэнд бол дэлхийн топ тамирчтай л өрсөлдөн гэсэн. Хувийн амжилт гэж ер нь хэдэн секундэд ямар хугацааг туулж ийн гэдэг юм одоо тэмдэглэсэн зүйл ер нь байгаа. Тэмцээн болгоны зам өөр. Тэгэхээр нөгөө рекорд одоо бусад спортуудыг бол рекорд гэсэн юм баггүй. Тухайн тэмцээнд оролцож байгаа тамирчдын хамгийн өндөр амжилт ч юм уу тиймээр явдаг. Тэгэхээр уулын цааны хувьд бол одоо тугаа хэрхэн зоохоос шалтгаалаад яг тэр зам дээр тухайн тамирчин ямар хугацаанд туулж ийнэ гэдгийг хэмждэг болохоор одоо өмнө тооцоолох боломжгүй гэсэн үг. Тийм, ер нь бол яг нөө 100 метрийн чинь ингээд яг гүүгээд 100 метр хэдэн секундгээ явдаг та. Гүйлээ. Тэрэн шиг тэгж тогтоох боломжгүй л гэсэн. Бид нар 24 оноос эхлээд ер нь 24 оны 7 сараас олимпийн цикл эхэлсэн. Тэгээд нийт 39 тэмцээний 66 гараанд гарсан. Ер нь уулын цааны спорт Монголд хөгжихэд ер нь ямархуу цаад бэрхшээлүүд гардаг. Өөрөө бас одоо дасгалжуулагч болохоос өмнө тамирчин байсан байж таарах нь ер нь өнгөрсөн түүх нөхцөл байдал ямар байсан бэ? Одоо бид нар шинэ хуудас бичих гээд байна шүү дээ. Намайг анх болгож яхад бол бид нар цааны бааз байгаагүй. Цааны бааз байсан болохоор Эрдэнэтэд байсан. Одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгээд бид нар ямар Эрдэнэт явах юм шиг энэ чинь бол тэгээд юу хаана их цас унтсан одоо юу вэ? Цастай газар байна, тэнд нь очиж болгодог байсан. Тэгээд аюулгүй байдал хангах боломжгүй гэсэн. Тэгээд тийм үед бас тамирчид бас явж л байсан манай одоо дээдлийн үеийн хүмүүс. Тэрнээс дараа одоо Скарсорт нэгдснээс хойш бол илүү тамирчдын чадамж илүү сайжирсан. Анх би 5 настайгаа наснаас босч сонирхлоор эхлээд гэр бүлээд агаад тэгээд сүүлийн ер нь 5 жилийн хугацаанд яг тамирчны тэмцээнд орж тамирчнараа бэлтгэл хийж байсан. Ер нь гэр бүлээ дагсан гэж шүү дээ. Ер нь гэр бүлийнхэн чинь ер нь цааны спорт хичээлдэг хүмүүс тамирчин байдаг юм. Тийм, ер нь бол анх манай аав ах, том ах хоёр цаана аваад хичээлж эхлээд тэгээд дараа нь манай их ах гэд би айлын 5 дахь хүүхэд тэгээд доор нэг тэгээд ээжтэй анх 5 стата шаварч тэгээд сурч эхэлсэн. Ер нь мэрэгчлэн тамирчин гэдэг юм гэр бүлд. Гэр бүлд манай ах нар маань ер нь бол уулын цанаар бүгд тамирчин байсан. Тэр үед яг дэмжлэг эсвэл дэмжлэг бас дээрэс нь жоохон тутмаг байсан болохоор яг бүгд одоо амьдралаа өгөөд явсан. Зарим нь одоо багш дасгалжуулагч болоод бидний одоо цаашд үеийнхэн одоо замыг засч өгөөд явж байгаа. Шинэ хуудас бичихжээ те. Цааны холбоо. Энд ер нь яг дасгалжуулагчны хувьд энэ спортоор хичээллэж ирсэн хүний хувьд ер нь хэр сэтгэл хөдөлж байна. Сэтгэл бол айгүй өндөр байгаа. Ягаад гэвэл миний болон нийт одоо юу гэх юм уулын цаанчдын мөрөөдлөөсөн баггүй. Тэгээд тэрийг одоо яг хамгийн эхлээд оролцож чинь гэдэг нь амар гоё байна. Ялангуяа дасгалжуулагчаар. Тийм. Яг би нэг хүнд л амар баярлалаа гэж хэлнэ. Чагнаа багштай амар баярлалаа гэж хэлнэ. Монгол уулын цааныг хөгжүүлсэн анхны эхлэлийн тавьсан тэр хүн. 70-д он.